За миний бие нийслэлийн ерөнхий боловсролын 151-р сургуулийн захирал Ховзээ байна. За өнөөдөр та бүхэндээ тус сургууль дээр хэрэгжсэн тэрбум мод сангаас санхүүжүүлсэн Монгол фермер эмэгтэйчүүдийн холбооноос хийж гүйцэтгэсэн цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн ажлыг бол танилцуулж байгаадаа их таатай байна. Манай сургууль 2020 онд баригдсан. Уг үндсэн барилга маань бол одоо их намгархуу, их ус ихтэй ийм газар баригдсан учраас үндсэн барилгаа барихын тулд орчны одоо талбайн дээр намгархаг хөрсийг одоо хуулж сольж их хэмжээний хайрга дайргаар одоо ийм дүүргэсэн ийм талбайтай ийм орчинтой одоо ийм сургууль байсан. Сангийн ажилчид бол ирж үзсний дараа бол одоо манай төсөл шалгарч уг төслийг бол Монгол фермер эмэгтэйчүүдийн холбоо гэж мэргэжлийн байгууллага одоо хийж гүйцэтгсэн. Нийтдээ одоо манай сургуульд 8 төрлийн 700 гаруй төрлийн мод ботыг одоо суулгаад байна. Одоо гацуур мод, монос мод, бөөлөс, гүүлэс, хайлаас, за агч мод гэх мэтлэн ийм олон төрлийн модуудыг суулгадаа 280 м2 талбайд зүлэгжүүлэлтийн ажлыг бол энэ мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэлээ. Энэхүү хийгдсэн ногоон байгууламжийн ажлуудаас хамгийн чухал нь бол сургуулийн голын талбайд одоо хийгдсэн цэцэрлэгжүүлэлт одоо пантомын ийм ажил байгаа. Их хэмжээний хаягдал одоо гаргаж тэрнийхээ оронд одоо сайжруулсан бордоотой хөрсүүд хийж нийтдээ дээш нь 60 см-ийн өндөртэй өндөр овоолго босгож хэлбэржүүлсэн байдлаар цэцэрлэгжүүлэлтийн ажил хийж гүйцэтгэж одоо сайхан ийм ногоон өв сургасан ийм талбайтай болсон байна. Манай сургуулийг одоо зүүн салаанд, Баян Ошуунд одоо ингэж хүүхдүүдийн эрүүл эко орчныг бүрдүүлэхийн төлөө санаа тавьж санхүүжилтийг өгсөн тэрбум мод сангийнханд одоо чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Уг ажлыг гардан гүйцэтгсэн Монгол фермер эмэгтэйчүүдийн холбооныхонд одоо чин сэтгэлээсээ бас баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Тэгээ одоо энэ хийж гүйцэтгсэн ажлын маань бол одоо тус сургуулийн эко клубын сурагчид бол хайрлан хамгаалж өсгөж одоо ингэж ургуулж ингэж явах учиртай байгаамаа.